Өсвөрийн сурагчдыг болзошгүй аюул ослын үед бэлэн байж өөрсдөө хамгаалах үйл хэрэгт сургахаар өсвөрийн аврагч тэмцээн зохион байгуулагдлаа. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан 7 төрөлд авахаалт самбаагаа сорин өрсөлдсөн байна. За болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, өөртөө болон бусдад тусламж үзүүлэх, аюулгүй амьдрах анхан шатны мэдлэг олгох зорилготой уг тэмцээнийг Чингэлтэй дүүргийн засаг даргын хамгийн газар онцгой байдлын хилт Улаан загалмайн хороо дэлхийн 100 олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна. За тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагдаж дүнгээ гаргана. Онцгой байдлын буюу гамшигаас хамгаалах хэмжээнд бол авраг тэмцээнийг зохион байгуулснараа одоо гамшигын ослын давтамж тоо хэмжээ жил болгон өсөж байгаа энэ тохиолдолд нийтийг амарсан гамшигтын үед ялангуяа ерөнхий боловсролын сургууль бага насны хүүхдүүдийг аврах ажиллагаанд сургах гэдэг маань бол нэн тэргүү тавигдсан зорилт болоод байгаа. Энийг шийдвэрлэхийн тулд энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа. Энэ тэмцээнд оролцсон сурагчид маань өөрсдөө эргээгээд бүх сурагчидаа буюу банк хамт олондоо сургуультай энэ тэмцээнээр олж авсан мэдлэгээ эзэмшүүлдэг юм учиртай. За мэдлэг сорих асуулт хариулт, усан тосолдогчийг аврах болон анхан шатны тусламж үзүүлэх. За үерийн аюулаас хүн аврах, за нурангаас аврах, за аваар ослоор уяа зангидах, за гал төмөр унтрах цэгүүдэд ажиллаж барайнд орно. За тэмцээн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчид хамрагдаж байна. За энэ удаагийн тэмцээн Чингэлтэй дүүргийн 5, 50, 17, 61, 37, 23, 117, 72, 39, 57 зэрэг 10 гаруй сургуулийн баг тамирчид оролцож байна.